Санаа манайхаа шинэ бичлэгтээ тавтай морилцгоо. Тэгээ бүгдээрээ нэшээ суцгаарай. Тэгээ шинэ бичлэг эхэлж байна. За тэгээ миний өнөөдрийн бичлэг болохоор яг өмнө нь хэлсэнчлэн та хэдэд хизээж санал болгохгүй бүтээгдэхүүн болон санал болгох бүтээгдэхүүний 1-10 хүртэл чагсаагаад хэдүүлээ хамтдаа ярилцгаая. За тэгээд хэдүүлээ шууд бичлэгтээ орцгоё. Нэрээ бичлэгтээ орохоос өмнө хэдүүлээ subscribe-а дараарай. Тэгээд энэхүү бичлэг таалагдвал лайк дараарай. Тэгээд мартчихвэ. За бичлэгтээ орцгоё. За тэгээд би болохоор энгийн холимог арьстай гэж анх тодорхойлогдчихсэн. Тэгээд ер нь аль энгийн холимог арьстай хүмүүс илүү зөөлөн бүтэцтэй, усан бүтэцтэй одоо бүтээгдэхүүнүүд илүү тохирдог гэдгийм бэлээ. Тэгээд би ер нь аль нэлээд хэдэн бүтээгдэхүүнүүдийг сонгож үзсэн. Тэгээд миний одоо хувь хүний зан характер маань болохоро таалагдахгүй бүтээгдэхүүн байвал би дуустал нь хэрэглэхгүйгээр болчихдог төрлийн хүн. Тэгээд таалагдсан бүтээгдэхүүн байх юм бол би бүр дуустал нь бүр ор мөргөө алга болтол нь хэрэгэлдэг заяа. Тэгээ тиймэрхүү төрлийн хүн байгаа. За тэгээд миний одоо бүтээгдэхүүн одоо аль нь дуусаж аль нь эрт одоо энэ ажлын карьераа дуусгасан талаар хэдүүлээ ярилцгаая. За таалагдсанаас нэхлээрч. Надад хамгийн таалагдсан одоо toner pad маань болохоор яг энэ харагдаж байна. За тэгээ яагаад энэ амар таалагдсан бэ гэхээр яг миний арьс ингээд амар хөнгөн мэдрэмж төржсэн. Тэгээ дээрээс нь үнэр нь амар гоё. Тэгээд ямар нэгэн тийм ингээд түрхсний дараа юм тослогжих ч юм уу ингээд нэг юм тостаах ч юм уу юм хүнд мэдрэмж өрөөсөө төрөхгүй айгүй хурдан шингэсэн нь надад амар таалагдсан. За хамгийн таалагдаагүй toner pad-ийн хувьд гэх юм бол энэ болон энэ хоёр байгаа. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор энэ cooling pad гэдгийгсэн байгаа байхгүй юу. Тэгээд cooling pad болохоор би уг нь бол ингээд хүмүүсээс нь асуугаад би ингээд юм холимог арьстай маа тийм надад юм хөнгөн бүтцтэй тэгтээ бас нэг юм хурдан шингэжтэй ямар ч тийм тослог мэдрэмж төрүүлэхгүй юм пад байна уу гэдгсэн чинь за энэ бүтээгдэхүүнийг санал болгоод тэгтээ тэр яг 100 байсан зэ. Тэгээд 100 учраас энэ ингээд таны арьсанд ингээд амар сэрүүгэн мэдрэмж өгнө. Тэгээд дээрээс нь юм хөнгөн бүтцтэй энтер гэж тэгжсэн бохгүй юу. Тэгээ би окей аваад хэрэгжилж үзээгээд тэгээ би аваад хэрэгжилж үзээд эхний өдөр болохоор яг нөө жоохон юм сэнгэнсэн юм шиг юм сэрүүн мэдрэмж төрүүлж байгаа нь бол тухайд таалагдсан. Тэгээд 2-3 хэрэглээд бол надад жоохон таалагдхаа болж эхэлсэн. Яг тэгэхээр нэг юм хүүтэн мэдрэмж төрж байгаагийнхаа хажуугаар миний арьс бас жоохон юм хүнд байгаад байсан. Тэгээ ингээд нэг ямар нэг юм түрхсэн. Тэгээд ингээд тэр нь ингээд шингэж өгч чадахгүй байгаад байгаа юм шиг ингээд тиймэрхүү мэдрэмжтэй байгаадсан. Тэгээд би шууд за бараг нэг 10 хуудсыг хэрэгэлсэн байж магадгүй. Тэгээл ер нь тэр тэгээ ашиглагтгаа болоод бараг тэгээ хаашаа алга усныг нь бол би таашгүй. За энэ хоёр дахь нь болохоор энэ коллаген пад гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ энийг эсвэл надад амар сайн сурталчилсан заяа. Ер нь л ингээд би ингээд хамгийн дэжгүү падууд нь хаана ингээд тэгсэн чинь энэ айгуу сайн байгаа гэдэг. Тэгээ би ер нь л аль болох бүтээгдэхүүн авахтаа ингээд зөвлөгөө авч ээж авахыг хүсдэг байхгүй юу. Тэгээ надад бас аль нь таарах нь би мэдэхгүй шүү дээ, тий. Тэгээд надад тэрийг санал болгоо. За окей би бас энийг хэрэгжилж үзье гэд хэрэгэлсэн чинь амар юм сонин ялцангаа юм тослог бүтцтэй байсан. Тэгтээ яг юм коллаген ч өөрөө юм эрзэн шиг бүтцтэй л дээ. Гэтэ надад энэ падлав ерөөсөө яг нэг тийм таалагдаагүй. Амар удаан баг падаараа арчаад тэгээд ингээ хонжоо штэ тий. Тэгэхээр тэр нь баг өглөөжөнгөө байхаар хэмжээний тийм мэдрэмж төрүүлээд байсан. Тэгээд би тэрээ бас нэг талд нь хүргэсэн юм уу яасан. Тэгэл манай 0-ийн өрөөнд хөвтчаал тэгэл тэр чигээрээ бас хаягдсан байдгийн. За одоо хэдүүлээ серумны талаар ярьцгаая. Серум бол эссенсний талаар ярьцгаая. За тэгээд харж байна. Тэгээд би энийг бүр дуустал нь хэрэгэлсэн. За тэгээд надад бүр үнэхээр таалагдсан энэ коллагентэй серум. Тэгээд амар гоё бүтцтэй, амар гоё зөөлхөн, тэгээд амар хурдан шингэдэг. Тэгээд арьсанд өгж байгаа нөлөө нь гэх юм бол арьсны өнгө бол надад аягүй мэддэхгүй юм сайжирсан мэдрэмж төрсөн. Тэгээд би шууд энэ аягүй сайн үйлчлэгтэй мэн гэж би яг тухайд бодсон байхгүй. Тэгээд энэ бол надад аягүй nice сонголт байсан. Тэгээд энэ одоо бүр дууссан. Тэгээд би сая яг шинээр энэ нөгөө тэрийн энийг авч ашиглаж одоо өчигдрөл авсан л да тий авч ашиглаж үзэж байгаа. Энэ бас хэр болохыг одоо үзнэ. Гэхдээ яг начин юм холимог арьстай хүнд бол дэжгүй санагц өчигдөр яг төрөхөд айгүй хурдан шингээд юм усандуу бүтцтэй тэр нэг юм удаан тогтоод юм хүнд мэдрэмж төрдгөө нь бол таалагдсан.
За яг эссенсний хувьд гэвэл яг энэ түрүүний пэдтэй ажиллагаа надад яг нэг юм хэсэгхэн хэрэглэгдээд хайсан эссенс гэвэл энэ байна. Яагаад би болцсон бэ гэдгсэн чинь ер нь л одоо надад нэг тохирж өгөөгүй. Тэгээ бас аюу тийм арьсанд хүнд мэдрэмж төрөөд тэгээ дээрээс нь миний арьсан дээр юм жижиг юмнууд гараад эхэлсэн. Тэгээ би яг энийг түрхэж байхдаа би яг мэдсэн байхгүй. Миний арьсан дээр ер нь л хээ барагтаа юм гардаггүй. Тэг яг нэг юм холимог арьстай учраас юм туслаг хүрээгийн ялгаа гарч ил тэр нь жоохон хэцүү байдгүй гэхээс биш. Тэгсэн чинь энийг ингээ удаан түрхсэн чинь юм жижиг бэржгэр юмнууд гарахаар за окей энэ бол уусаа надад таалагдахгүй байна гэд би шууд энийг болсон байгаа. Тэгээ нэг юм энэ хүртэл түрхээд болсон. За миний нэг бүр амар асуудал байна. За тэгээ та бүхэн яг одоогоор бас харж байгаачлан миний ингээд уруул хагарцсан ингээд амар хуурайшилтай байдаг байхгүй юу? Тэгээд та хэдийн бүр уруул үнэхээр хуурайшаад байдаг хүмүүст би та хэдээ санал болгоё заяа. Энэ бүтээгдэхүүн энэ ахгүй энэ уруулны баалам за манай их Японоос ирээд цүнхөө үлдэг хэвцэмсэн байхгүй юу? Тэгээ би цүнхэн дотроос нэг олсон юм. Тэгээ би энэ угаасаа нэг уруулны нэг юм гонцгой байдэн шүү дээ. Тэгээ тэр нь шүү дээ гэнгүүтээ түрхэж үзээд тэгээ бүр амар таалагдаад энэ одоо бараг дуусах гэж байгаа. За би бүр энийг бараг өдөрт хитэн ширхгийг бүр 2 3 түрхэж байгаа хөө. Гэтэ ер нь л ингээ нэг түрхэхэд бүр ингээ амар гоё чийгшил өгөөд миний нөгөө байн хагараад байдаг уруул чинь бүр амар гоёлсон за. Тэгээд би угаасаа ингээ нөгөө уруулны амар асуудалтай болохоор уруулны амар их баалам амар их одоо нөгөө чигшүүлэг үйлчлэгээтэй яасан бла 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 гэсэн юмнуудыг зөндөө хэрэгжилж үтсэн. Угаасаа надад миний уруул нөлөөлдгүй юм заяа. Тэгээд энэ надад амар сайн нөлөөлсөн. Тэгээд би бүр вау гэдэг би ихчтэй та энийг над руу явуулаад өгөөч гэд би гуйсан байхгүй. Тэгсэн чинь манай ихч энийг нөгөө юм гонцгой юм байна гэж бодоод гонцгойг нь явуулсан мөлий. Гэхдээ тэр надад бас нэг нөлөөгөө санагддээ. Энэ ягаад ч юм амар гоё сайн байсан. Тэгээд би энийг бол уруул бол миний бүр амар том асуудал учраас би энийг нэгт тавьчих. Буржгаар хүмүүс байвал наашаага ойрхон суузаа эсвэл ардсгар хүмүүс байвал одоо ингэдэм байл та Монголын нөхцөлд хүмүүс ингэ өөрийгөө ардсгар гэж бодоо яваад байдаг. Гэхдээ яг үнэндээ чиний усны бүтэц чинь буржгаар болохоор та хэд ингэ усанд орчоод шууд ингэ самнаад арзайлгаад байдаг хүмүүс байгаад байгаа аахгүй юу? Тэгэхээр та хэд бас зарим нь үнэхээр ардсгар байж магадгүй, зарим нь буржгаар болохоор та хэд ингэ самнаад арзайлгаад байсан байж магадгүй заяа. Тэгэхээр та хэд гой туршаад яг ингээд нойтноор нь гоё хатаагаад гоё яг ингээд тоцыг нь түрхээд ингээд буржилгаж ингэж доороос нь ингэж хөвсөйлгэж ингэж хатаагаад үзээрээ. Тэгээ мэдээж буржгаар өстэй хүмүүсийн бас нэг асуудал бол яг буржгараа мэддэг хүмүүсийн асуудал бол арзгараа хэрхэн дарах вэ? Тэгээ бас дээрэс нь буржгараа хэрхэн яаж барих вэ гэдэг асуудал бүр амар чухал заяа. Дайлангуй энэ Монголын хуурай нөхцөлд бүр айгүй хэцүү. Тэгэнгүүт надад энэ бүтээгдэхүүн амар таалагдсан. Энэ нөгөө усны буржгаар усны эссенс ахгүй юу? Тэгээ дээрээс нь хивийг ер нь барих зорилттой. Тэгээ дээрээс нь ардгар хэсгийг дараад тэгээ ерөөхдөө ингээд нэг юм амар юм гоё гялалцсан тийм болгоод өгдөг. Тэгээ энэ надад амар гоё санагдав. Би нэг амар хайрлж хэрглэж байгаа. Энэ үнэхээр гоё. Нүүрэнд хамгийн чухал зүйл бол та хэд нүүрээ ер нь аль нүүр гарынхаа алчуураар хизэж битээ арчиж байгаарэ. Болж өгвөл шүү. Нэг бол цэвэрхэн алчуураар арчаад байнга тэрийг цэвэрлдэг ч юм уу тийм байгаарэ. Тэгэхгүй болохоор нөхцөлд үүснэ, батаг үүснэ, одоо тэнд нөгөө наалцсан нэм бактери үчин одоо нүүрний арьсан дээр унчдаг, үлдчихдэг. Тэгээл ерөөсөө нөгөө нэг батгшилт гэсэн юмнууд одоо үүсэдэдэг штэ. Тийм нүд болдог байгаа. Тэгээд би надад энэ бүр амар таалагддаг. Би энийг хоёрт тавьж байна. Нөгөө нэг нүүрний ингээд салфеткууд эдэн штэ. Надад энэ хамгийн гоё санагддаг. Усыг бүр амар гоё хурдан шингээдэг. Тэгээ дээрээс нь зөөлхөн. Би хэд хэдэн юм нөгөө нүүрний салфеткуудыг хэрглэж үзчихсэн заяа. Нүрээ угаачаад ингээд салфеткаар арчгаад ингээд тарахаар зарим нь баг ингээд хатгаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байдаг. Энэ болохоор бүр ингээд нэх гоё ингээд миний арьсыг ингээд илээд байгаа юм шиг амар гоё бүтцтэй салфетик. Тэгээ энэ надад амар таалагдсан. За мист. За би бол бас зөндөө мист ашиглаж үзсэн. Тэгээд надад бол хамгийн их таалагдсан мист нь энэ агаа. За тэгээд энэ мист яагаад бас амар таалагдсан бэ гэхээр ер нь жоох усан бүтцтэй. Тэгээд дээрэс нь мистнийх нь өөрөө гарч байгаа энэ цацалт нь амар гоё жигэд зөөлхөн яг нөгөө спрей
гэдэг яг нэрэндээ үнэхээр таарсан спрей байгаа. Зөгцсөн спрей гэх юм уу? Яаж харуулах вэ? Жинг задлтын. Харагдаж байна уу? Миний цамцан дээр харагдаж байна те. Яг ингээд зарим тохиолдолд бүр ингээд тос түрхээд хуурайшаад ингээд будсны дараа ингээд хуурайшаад байдаг үед л энэ бүр амар гоё. Би тэгээд ингэж маш их түрхдэг. Тэгээд амар гоё. Надад амар таалагддаг. Тэгэхээр би энийг бас та санал болгож байна заяа. Гэхдээ энийг бол бас дийлэн хөхтүүд хэрэгэлдэг гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд хэрэгэлж үзээгүй хөхтүүд байвал хэрэглээд үзэхгүй юу? Дайжгүй. Ер нь аль дайжгүй шүү да. За тийм миний хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд бол яг ийм дундаж үнэтэй бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр та бас хэрэглээд одоо үзээрэй. Тэгээд одоо яг дөнгөж бодож сурах гэж байгаа, арьсаа арчилах гэж байгаа одоо яг өсвөр насны хөхтүүд байвал заавал нөгөө нэг очоод арьсаа тодорхойлуулаад тэгээд яг ямар бүтээгдэхүүн тохирохоо заавал тэр нөгөө нэг гоо сахныг хүмүүсээс сайн зөвлөлдөөд аваарай. Тэгээд дээрээс нь нэг бүтээгдэхүүн аваад тэрийг заавал одоо ингэ тохирохгүйсэн ч гэсэн заавал дуустал нь бити хэрэглээрээ. Тохирсон бүтээгдэхүүнээ олоод тэрэндээ арай амар тууштай байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд өсвөр насны хүүхдүүдэд болон яг над шиг одоо арьстай эмэгтэйчүүдэд багч гисэн одоо мэдээлэл болж чадсан баг гэдэгт итгэлтэй байна. Мөн дээрээс нь надтай санал нэгж байгаа эмэгтэйчүүд ч гэсэн байгаа гэдэгт бол итгэлтэй байна. Тэгээд та бас одоо надад санал болгох энэ бүр инээс гоё ч юм уу тиймэрхүү одоо бүтээгдэхүүн байвал доор үлдээгээд өгөөрэй. Бас бусад хүмүүс хараад мэдээлэл солилцох байдлаар та хэдийн мэдээлэл бас бусад хүмүүст бас нэлээд тус хүрэх байх гэдэгт итгэлтэй байна. Ямар ч тач хин нэгэнд хэрэгтэй одоо бичлэг болж чадсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.